Trap, money, penny. This shit got me in my feelings. Gotta be real with you. Yeah. Kiki, do you love me? Are you riding? Say you never ever leave from beside me. Cause I want you, and I need you. And I'm down for you always, KB. Do you love me? Are you riding? Say you never ever leave from beside me. Cause I want you, and I need you. And I'm down for you always. But the new me is really still the real me. I swear you gotta feel me before they try and kill me. They gotta make some choices, they running out of options. Cause I've been going off and they don't know when to stop. And then when you get to the top and I see that you've been learning. And when I took you shopping, you spending like you earned it. And when you popped off on your ex, Kissing in a way, I need that black card in the cold to the safe, cold to the safe, cold to the safe, babe. Энэ охины дүүн сэрсэн. Манай энэ Бүчка, Гүнжи хоёр дүүгээ юу яадаг байхгүй юу? Миний дүүгээ дөмчлээд авцсан. Тэгээд энэ жижигхэн нь болохоор Гүнжигийн дүү, том нь болохоор Бүчкагийн дүү байхгүй юу? За, миний охин юу каша идсэн үү? Ээж нэг юм уугаатгай. За би өнөөдөр та нарт агуу гоё мэдээлэл хүргэнэ. Хөөе, ээжтэйгээ ярих гээд байгаа мó. Ээж рүүгээ хараад байгаа мó. Ай. Нэг сайхан штэ. Ээж нь ярихгүй байна уу? Агуу гоё мэдээлэл хүргэнэ. За энэ болохоор одоо нөгөө нэг ээжүүд маань ойрхон төрөөд тэгээд юу яадаг? Одоо гиз томроод ирэнгүүт л нэг бид нарын одоо ингээд бүх одоо эргэтнүүд ингээд шахагдаад ирдэг штэ тий. Тэр үед одоо зарим чухал эргэтнүүдийн ингээд одоо үйл ажиллагаа удаашрдаг. Жишээ нь төрсний дараа ээжүүд яагаад хит их сэвхтэй байгаад байна тий. Одоо яагаад нүүр бас ингээд харлаж хөрөнтэй байна гэдг нь бол одоо цус элэг цусны үйл ажиллагаатай маш их холбоотой байдаг. Тэгэхээр жирэмсэн үедээ төрсний дараа тий цуснийхээ үйл ажиллагаа яаж хэвэн болох вэ? Яаж цөсөө одоо идэж ууж байгаа зүйл хүнсний зүйлүүдээр хөөх вэ гэдэг талаар хатны жижигхэн мэдээлэл хүргэе. Цус одоо ирүүл цус өтгөрөөгүй байх юм бол өөе амар гоё мама байх юм бол эмэгтэйчүүдийн маань тий ээжүүдийн маань нүүр маш гоё өнгөлөг сайхан тэгээ сэвх нүсүүд толбгүй байх боломжтой. Тэгээ би аюу гоё бүтээгдэхүүн олсон. Хало ээж нь хаа. Тэр дүүгийн нэр үү? Нууч штэ. Атаханд дүүнэрийн нэрийг ярьж болохгүй. Нөгөө яриад байсан сайн ярьсан. Юу маань нэ? Бүтээгдэхүүн маань Монгол улсад үйлдвэрлэгдэж байгаа ийм гоё бүтээгдэхүүн байна. Энэ юу гэж? Энэ бол хүнсний эслэг. За хүнсний эслэг гэхээр бас их сонин сонсогдож иж магадгүй. Би бол анх яг хөртөөгөө хамт урд амьдардаг, Бээжинд амьдардаг байхдаа одоо нөгөө Яковлт гэдэг штэ тий. Тэрүүгээр дамжуулаад манай нөхөр маш их уудаг байсан. Тэгээл ходоод гиз цэвэрлэн нэрүүлжүүлэн иймээсээ аюу зүгээр гэл ингээл 10-10-аар наавч тайл хөрчөндөө тавьчаал. За тэгээд Яковлт хэрглэж яхад бол яасан бэ гэхээр миний анхны төрөлтөн дээр бол ерөөсөө би сэвхмэх нүсүүд албагт гараагүй. Ер нь тэгээд төрөлтийнхээ нэг одоо хүүхд тээж байх үедээ хэрглэж байгаа хоол хүнс болоод маш чухал гэдэг юм байлээ. Тэгээд надаас аюу олон хүмүүс асуудаг байхгүй юу? Чи гаднаасаа бүтээгдэхүүн хэрэглээд ингээ нүүр чинь нүсөддөг юм уу, сэвтдэг юм уу? Яг юутай холбоотой? Жирэмсэн үед ерөөс ямар ч нүсөтэй алга гээд. Тэгээ энэ нь бол яг өндөө бол хэрглэж байгаа хоол хүнстэй л холбоотой байдгийн хамааралтай байдаг юм байлээ. Тэгээ энэ хүнсний эслэг гэдэг энэ зүйл маань бол ер нь бол сүүн хүчлийн ундаа байгаа. 1904 онд одоо нэг Япон иргэн одоо өвөр Монголын газар нутгаар ингээд явж агаад тэгээд бас мэдээж одоо тухайн үед чинь одоо техник, тоног төхөөрөмж, машин техникний хөгжөөгүй учраас те одоо зам харгуугаар л явсан байлгөө. Маш их цаг хугацааг зарцуулаад аягүй их ядарч туйлдсан юм байна л да. Тэгээ өвөр Монголын газар нутгаар явж агаад Монгол нөгөө айргийг маань уусан байгаа. Тэгээ айрыг уусан чинь ингээд аягүй гочимчгэнсэн амттай тэнгүүтээ ингээд тэрийг уусан чинь ингээд өвчтөнхөө ороод явсан гэнэлтэй. Гэтэл ер нь бол Японд ингээд энэ маань бүр одоо тийм эмчилгээний бүтээгдэхүүн болцсон.
байгаа юм. Тэгээ манай Монгол улсад бид нар яг хөө тий гадны бүтээгдэхүүнийг ингээд сүн хүчлийн ундаа хэрэгжилжснээс Монгол бүтээгдэхүүнийг хэрэглэх нь их зөв шүү гэд би энэ бүтээгдэхүүнийг одоо та нарынхаа хувьд тий цөсөө яаж цэвэрлэж цөсний өв төрөлтэй цүсийг яаж шингэлэх вэ гэдэг дээр бас нэг зөвлөгөө өгөнгөө энэ бүтээгдэхүүнийг бас танилцуулъя гэж бодлоо л доо. Тэгээ ганцхан би цөсөн дээр яриад байна. Тэгтэл энэ бүтээгдэхүүн чинь ходоод гидсний хямралыг хүртэл одоо эмчилж ашигтай бактериудыг өгч юм. Тэгэнгүүтээ одоо сахарыг маш сайн тэнцвэржүүлж өгдөг. Ер нь одоо сахар ихтэй хүмүүс ингээл юугаар сахараа доктортой байлгах вэ гэж маш их одоо юу яадаг штэ. Эрэл хайгуул хийдэг. Тэгтэл ийм хөөрхөн ундаа энэ тэгэнгүүтээ энэ сүн хүчлийн ундаа маань айгүй боломжийн үнэтэй байсан. Тэгээд дээрээсээ одоо энэ дээр ингээд байж байгаа. Ер нь бол Япон технологиор хийж байгаа. Хүүхдүүдтэй ч хэрэглэж болно. Бүх насныханд ерөөсөө зориулсан байгаа байхгүй юу. За эслэг гэд ярахаар хүмүүс эслэг гэж яг юу юм бэ гэж аягүй асуудаг байхгүй юу. Эслэг маань өөрөө байгалийн тулга, үр тариа, ногоо жимс, буурцгэнд байдаг. Ийм одоо байгалийн одоо нүүрс төрөгч гэж ойлгож байна. Энэ яадаг вэ гэхээр хүн ингээд ууштай энэ эслэгээ ингээ уухад бие организмд ерөөсө шингэж үлдэхгүйгээр одоо дотоод эрхтний системд ямар нэгэн одоо гажуудал ч юм уу сөрөөнүүдээ үзүүлэхгүйгээр маш сайн цэвэрлэгээ хийгээд бие организмд байгаа бүх бохирдлуудыг ингэж тууж, хөөж, биеэс гаргаж цэвэрлэж өгнө гэсэн үг. Энэ удаад яагаад энэ одоо хүнсний эслэгийг би ингэж одоо бүр цаг гаргаж танилцуулж байна вэ гэхээр үнэхээр яах аргагүй бидний хувьд те одоо нэг юм ярахаас одоо өөр аргагүй тийм сэдвүүд бас байна л да. Тэрний үе гэхээр Азийн улс орнуудад одоо бүдүүн гидсний хорт хавдраар тий монголчууд маань бас нэлээд дээгүүрт явж байна. Өнжөөд нэг бие засаж байгаагаа болохоор тий ер нь бол хэвийн байна гэж үзэж байгаа. Гэтэл өдөрт 1-2 удаа одоо бохирдлоо гадагшлуулахыг яг хэвийн эрүүл гэж үзэж байгаа байхгүй юу. Тэгэхээр миний хувьд бол жишээ нь би өөрөө одоо бүдүүн гидсний хувьд тий ингээд магадгүй айгүй урт бүдүүн гидстэй ч юм уу юм шиг байгаа юм. Ер нь бохирдол маань айгүй удажиж гардаг. За эслэгийн хувьд бол би яг та нартай амлаж хэлж чадах зүйл бол энэ одоо Монгол улсад үйлдвэрлэгдэж байгаа цорын ганц хүнсний эслэг. За сүн хүчлийн ундаа. Энийг ууж хэрэглэснээрээ та нар маань бохирдлоо маш сайн гаргана. Эслэг өөрөө бүдүүн гидсний одоо нөгөө бүдүүн гидсээр явж байгаа бохирдлын одоо хэмжээг нь хэсгэд өгчдөг учраас бохирдол маш хурдан гардаг. Тэгэхээр та нар маань туршиж хэрэглэж үзээрэй. За энийг би одоо хамгийн түрүүнд бол ээж нартаа зөвлөж байгаа. Цөсөө сайхан өгөөрэй. Нүүрэн дээрээ сиф нөсөт авд бити байлгаарай гэж зөвлөж байгаа. Тэгэл мэдээж нүүрнээс гадна тэр чинь цөсний үйл ажиллагаа удаашраад ирэхээр чинь бусад эрхтний системүүдтэй нөлөөлнө. Нэг эрхтэн эрүүл бус байх юм бол бусад эрхтнүүд одоо ингээ ачаал нь ихсээд тэгэл бас л бусад эрхтнүүд өвчлөх бас үе таалга нь болдог байхгүй юу. Тэгэхээр та нар маань бага зүйлээс буюу тэ зүгээр дууж идж байгаа зүйлээрээ өөртөө цэвэрлдэг, эрүүлжүүлдэг байх нь их чухал байна. За тэгээд дараагийн асуудал бол одоо сахараа тэнцвэржүүлмээр байна, ходоодны ашигтай бактери нэмэгдүүлмээр байна. Тэгээ бүдүүн гидсээ өдөр болгон цэвэрлээд бохирдлоо 1-2 удаа гаргая. Тэгэхээр та нар маань хүнсний эслэг гэдэг зүйлийг хоол хүнсний хайдээ бас чагсаалтанд оруулаарай. Тэр листний бас магадгүй дээгүүрт бичигдэх ёстой хэрэглээ шүү. Мөн бас биеийн жинг тогтмол доктортой байлгах боломжтой байгаа. Ер нь үлэн дээрээ уучих зүгээр. Тэгээд тэр утгаараа би өнөө өглөө босч ирээд шууд хүнсний эслэгээс та нартай ярангаа одоо танилцуулчих гэж бодоод өөрөө асууж байна. Гоё амттай. Яг энэ хүнсний эслэгийн хувьд ч тэр тий одоо маш их судалгаа шинжилгээ монголчууд үйлдвэрлэж чадах уу, үйлдвэрлэлийн технологи, үйлдвэрлэлийн багаж хэрэгсэл ямар байгаа гэж судалж агаад Site компанид одоо аль бие сар хийх бүх эрх ноу-хау тий бүх одоо орц найрлага зэрэг өгсөн юм байлээ. Тэгэхээр би Site гэдэг компаниас баяр хүргэмээр байна. Энэ хүнсний эслэг маань болохоор тий Япон улсад одоо 1919 оны 7 сарын 7-нд яг нэвтэрчтэй арт түмэн энэ бүтээгдэхүүнтэй нүүр тулан танилцаж эрүүл мэндэ тий одоо ингээд бас сахин хамгаалах тодорхой одоо хувь нэмрийг бас оруулж исэн юм билэ. Тэгтэл одоо ингээд 100 жилийн дараа манай Монгол улсад хамгийн анхны үйлдвэрлэл нь орж ирж байна гэж байгаа байхгүй. Тэгэхээр бид нар бас аливаа зүйлээс бас жоохон ингээд хоцрогдмол байна. 100 жил гэдэг бол асар урт хугацаа. Гэтэл Японд те 90 настай хүмүүс, 100 настай хүмүүс ингээд эмээ өвгөнөр те маш одоо ингээд хөнгөн шингэн залуу бүр гадныхны хүүхдүүдийг хараад ингээд ажил хийгээд хөдөлмөрлөд явж идэг. Тэгтэл бид нар 90 настай, 100 настайдаа тийм байж хөнгөн шингэн байж чадах уу, тийм эрүүл байж чадах уу гэдэг асуулт тас ирж байгаа. Хин ч гэсэн урт удаа наслаад өөр хүүхдүүдийг хараад амьдралын аз жаргалыг те
мэдрэхийг хүснэ. Гэхдээ манай монголчууд энэ асуудал бас богино байгаа. Энэ бол амьдралын хэмнэл, хоол хүнс хэрэгжилж байгаа бүтээгдэхүүнүүдтэй маш их холбоотой. Тэгэхээр би яг одоо юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр хүнсний эслэг гэдэг зүйлийг бүгдээрээ 100 жилийн дараа мэдж байгаа ч гэсэн тий маш хурдтайгаар яарвчлан хэрэглэе. Хоол хүнснийхээ одоо хэрэглээний дээгүүрт оруулж ия. За тэгээд манай Бүчка нэрээ юу яаж байгаа? Төгөлдөр өрийн дугууланд явж эхэлж байгаа. Тэгээд бит хоёроос нөхөр бит хоёр ярилцаад охиныгоо хөгжим бүжигт харуулах юм сонирхолтой байгаа. Миний хувьд ч гэсэн одоо нэг дуун хөгжимтаас ойр байсан миний хувьд бол охиныгоо энэ сонголтыг одоо бас хэцүү байх гэж бодож байна. Өөрөө би нуурна, би тэгин ингэн бүжиглэн гэж янз бүрийн зүйл одоо урлагтай ойр зүйлүүдэд бол тий их дуртай байдаг болохоор охиныгоо одоо явуулж эхэлж байгаа. Тэгээ бүгдээрээ бэлтгэл рүү нас явъя. Тэгээ өнөөдрөөс төлөвлөсөн ажлууд зөндөө байна. Тэгээ үргэлжлээд хэдүүлээ зарим одоо хийх ажлуудтай минь хамт явцгаая. За миний охин чадна эзтэй. Одоо ороод багштай байгаа юм инглээд өөрийгөө танилцуулаарай заяа. Бүчка бүр дагдлаад байна. Би тэр одоо энэ бүчкаг төгөлдөр өрийн сургалтанд оруулах гээд ирсэн байна. За инглэн багш маань хаана байна? Ой, сайн байна уу багшаа? За, ажлаа сайн уу? За миний охин танилцаарай багштайгаа. Хатанга. Инглэн гэдэг шүү дээ. Инглэн багшаа гэдэг та. Инглэн багшаа. За манай хатанга болохоор одоо 5 настай штэ багшаа. Тэгээд ер нь бол хөгжим бүжигт оруулах гэсэн зорилготой байгаа байхгүй юу? Тэгэхээр тий эргэжил орно. Энэ жил бэлтгэлийн аяга сайн хийлгээ. Тэг нөгөө нэг олон дүүтэй, 4 дүүтэй тэнгуут нөгөө их чүний ачаал бас айгүй их. Тэгэхээр одоо бас өөрт нь юм хувийн орон зай гаргая гээд. Тэг танай сургууль чинь 7 хоногт 2 удаа хичээлд юм байлаа штэ тий. Тэгээд тэг багштай гараа оруулчих. Хөрхөн мартай юм бэ? Тийм үү. Болохоор дайжгүй тий. Тэгээд энэ өндөг юм тоотой байвал зүгээр. Зүгээр өө зэ. Ялангуяа 6 настай орно шүү дээ хөгжим бүжигч. Тэгэхээр 5 настайд нь ерөөхдөө бэлтгэлийн хийгээд анхааштай мэдлэгтэй болсон байвал их зүгээр. Харин тий. За тэгвэл Бүчка миний охин хичээлд орох уу? Бүтэн жил яг ингээ бэлтгэл хийлгээд тэгээ одооноос сууд сурах хэрэгтэй. Бас нэг дуртай юм хөгжүүлэх хэрэгтэй. Тэрний тулд тодорхой хэмжээний юм төвлөрөл бас системтэй хичээл бас хэрэгтэй гэдэг утгаараа авчирж байгаа. Тэгээ инглэн багш маань өөрөө хөгжим бүжиг төгссөн маш хөөрхөн бүсгүй байна. Тэгээд инглэн багш маань Бүчкагийн IV-г бол алчих байхаа. Багш хамгийн чухал нь байдаг. Улбар шар шүү дээ. Энэ энтэй адилхан байна уу? Энэ чиний энэ хоогч насаар энэ байна тий? Адилхан байна. За энэ ямар өнгө? Шар өнгө. Энэ Ногоо өнгө. Цэнхэр өнгө. Шимэлийн өнгө. Яган өнгө. Бор өнгө. Улаан. Адилхан улаан байна тий? За одоо энэ хардаа. Энэ ингээ бүрэнхий хоох энэ улаан дээр ингээ доошоо ирж штэ тий? Энд ирэхээр Бүчка улаан хоо ингээ дуурган заяа. Айлгаснаа. Улаан дуугаа яах вэ? Улаан тэгээ ингээ дуу гарч байгаа сте гоё. За одоо энэ шарын. Одоо багш нь. Сайн. Одоо чи энд улаан ирэхээр дуургах шүү заяа. Болоогүй. Пинк. Одоо дахиад улаан. Зэтэй. Одоо буцаад. Одоо дахиад энд шар ирэхээр дуургах шүү заяа. За одоо. Цэнгэр. За одоо багш нь энэ ногоон дуурна. Одоо Бүчка дуургаарай. Шараа. Зэтэй одоо багш нь. За одоо Бүчка. Good. Гайна. За одоо хоёул хонхоос ялхоо. Тэли. За одоо чи багштай энийг өгөөд би чамд ногоон улбар шар хоёрыг барилсан. Чи тэгэхээр хаана энд улбар шар ногоон дээр дуурах нь тийм ээ? За одоо Бүчка дуургаарай. Тасар зурдан болцсон. G A B C B A За Бүчка дуургаарай. Одоо оранж. Яг зөв. За гоё нөө. За чи доо хонхоо дахиад дуургадаа би сонсъё. Аль нь доо вэ? За яг зөв. За би чамд төгөлрээ хонх бариуллаа.
За би энд дарыг чиний хонхтой адилхан дуурах ёстой шүү. Одоо нөгөө хонхоо. Одоо ре адилхан байна уу? Чи одоо ре хонхоо дуурах да. Ре нэ. За энэ одоо ямар хонх юм? Чи одоо надад нэрийг хэлнэ шүү. Чамаа хин гэдэг үлээ? Хатангоо гэх нэртэй те. Багшийн болохоор инхлэн гэх нэртэй те. Тэрэндээ адилхан 7 нот нь бүгдээрээ бас нэртэй байхгүй юу? За. Тэгэхээр энэ ямар нот илээ? До. За одоо чи тогтоон шүү заяа до. За нодогч. За тэгвэл жоохон амархан байлаа. Ти бүжиглэх туртай юу? Үгүй юу? Энд хэлсэн дээр хоёр нэг гами бэрийн бүжиг мэдгүй. Гами бэр мэдгүй. Мэдгүй. За бүжиглэх үү? За бүжиглэрэй. Самагами бүжиглэрэй. Гами. За хоёлаа цог бүжиглээ. Гами. Дэдэ. Харипан. Gummy bear, I'm a gummy bear. Gummy bear, I'm a gummy bear. Just a monte ma. Бучка ямар мундаг юм бэ? За сойл дараарай. Яг зүйтэй. Дахиад. Сойл дараарай. До. Яг зүү. За одоо фа. Ми. Сойл зүйтэй. No, good. Nice job staying the cup. Stop on the fire now. Midcoin. Hi. Заяач. Тэчхээё. Ингээ нөгөө ихний нотын хичээл ритм тэгээд тиймэрхүү хичээл орлоо. Тэгсэн үү те? Энэ нүгээр ингэсэн үү? Оо ямар мундаг юм тэгсэн үү? За багшаа танд ямар ч маш их баярлалаа. Тэгээд охин маань 7 хоногт ингээ 2 удаа төлдөр өрийн дугууланд явахаар бас би бол аягүй их баяртай. Герман ойр тэгээд дээрэс нь залуухан мэдрэмжтэй юм аяаслаг багштай болохоор би аягүй сэтгэл хангалуун байна. Тэгээд багштай их баярлалаа. Тэгээд нөгөө миний энэ хийж байгаа влогийн маань дандаа ээж нар үздэг. Тэгээс ээж нар маань бас их сонирхож иж магадгүй би нэг жижигхэн мэдээлэл бас хүргэчих болох уу тий. UB Music Academy маань
Орилстаар хотхонд байрладаг. Тэгээд инхлэн гэдэг ийм залуу, ийм гоё багш хичээл заадаг шүү. Ээж нар маань бас сонирхол тий. 7 хоногт 2 удаа таны хичээлтэй байгаа үедэд сургалт авах боломжтой шүү дээ тий. За тэгэхээр энэ мэдээллийг маань бас та нар маань мэдээлэл гэдэг талаас бас авч болох юм байна шүү. Яагаад вэ гэхээр надтай адилхан тий хүүхдүүдээ бас бэлдэж байгаа ээж нар зөндөө байгаа юм чинь. За багштай баярлалаа. Бодохгүй бол зэрэгшээ. За тэгээ. Баяртай. Тэгээ миний хан зөвхөн урчих явъя хийлээ. За би ингээд өнөөдөр бас маш гоё нэг аяллыг хийж байна. Тэрний юу вэ гэхээр миний одоо нэг сүүлийн үеийн лайвууд дээр Сэм гээд одоо солонгосын дээр бас алдартай брендийн бүтээгдэхүүнүүд эмэгтэйчүүдэд маань ингээд хүрсэн. Тэгсэн надаас маш олон хүмүүс Сэм гэж яг ямар брендийн ямар одоо орч найрлагатай байдгийн экол гэх юм те яг эко юу дээрэс нь ихтлгүүрийн баруун талд байдаг гэж би хэлж байгаа мөртөө яг хаяг байршлын сайн мэдэхгүй байна гэж маш олон одоо асуултууд ирсэн. Тэгэхээр би энэ удаад бүр тусгаалчлаад влогтоо Сэмийг оруулж байна. Яагаад вэ гэхээр Сэмийн бүтээгдэхүүн болгон маш одоо өрмөц онцлог. Тэгээ дээрэс нь үр дүн аягүй сайтай байдаг. Дээрэс нь миний одоо нөгөө нэг дандаа Сэмээс зөвлөгөө авдаг Сэлэнгээ эгч маань өнөөдөр хороолын Түмэн Плазагийн Сэмийн салбар дээр байгаа юм байна. Тэгэхээр хэдүүлээ Сэлэнгээ эгчтэйгээ илүү татан танилцъя. Сэлэнгээ эгчээс Сэм дээр сонин сайхан юу байна гэдгээр асууя. Би өнөөдөр ямар аягуулаа гялгар байна уу? Манай Лондон Брижд ирсэн юм. За Сэлэнгээ эгчээ юу байна? Ажил хөрлөн сайн уу? Сонин сайхан юу байна? Сайхан наадлаа. Та сайхан наадвуу. Танахаар сонин сайхан юу байна? Энэ хавар юу байна? Үгүй харъя. За манайх ч 51 жилийн судалгааны үр дүнд гарч ирсэн. Дандаа органик бүтээгдэхүүнтэй компани. Органик бүтээгдэхүүнтэй тий. Маш гоё нөгөө бэлэг урамшууллууд шинээр ирсэн байгаа. Манайх ч сар болгоо маш их хэрэглэгчтэй одоо нөгөө бэлэг урамшуул зарладаг байхгүй зөвхөн хэрэглэгчтэй. Сонсож байгааз маш их урамшуул зарладаг шүү. Одоо тэгээд эхнээс нь хаваад тайлбарлал явуучих. Тэгээ тайлбарлахаас өмнө ээжүүдээ нөгөө нэг гоё юм чи энд байгаа шүү. Нараа би орж ирээд энийг түрүүн харсан байхгүй. Энэ нөгөө нэг Сэмийн одоо нөгөө нэг арьс чангалах жел ахгүй юу? Тэгээ энийг нөгөө би влог дээрээ шүршүрт орсны дараа ингээд чангалгаа гэд харуулсан юм. За одоо тэгээд чангалсан хэсгээ харуулъя. Ерөнхийдөө би татвар ямар ч даруулга маруулга зүгээг байгаа. Ер нь одоо ингээд хөөхөн чангарсан байгаа. Тийм тэгээд яг нөгөө нэг ээжүүд маань надаас айгүй их асуусан учраас энэ Түмэн Плаза дээр бас энэ байгаа шүү. Ихтлгүүрийн нөгөө нэг баруун талын салбар дээр хаяа дуусчаад байдгийн. Тэгээд Түмэн Плаза дээр бас Сэм байгаа учраас энийг бас сонгоод авчих боломжтой. Энэ жил бол арьсыг маш сайн чангалж игдэг те. Зуны үйлрэл маш их хүмүүс одоо нөгөө борлоо сайрхын хүслэн болсон байдаг байхгүй юу? Тийм шүү дээ. Амар зугаалгаар яваад бүгд борлсон байгаа тий. Одоо ингээд цайруулах ингээд комор ирсэн. Тэгсэн давхар дахиад одоо нөгөө хит хуурай арсныг одоо халимаг таслыг арсныг зөвхөн нөгөө ягаан даалгын ирэлс агуулсан нөгөө комч хуурай халимаг байсан шүү. Нөгөө Австралийн ягаан даалгай тий. Тэгсэн чинь одоо дандаа таслаг халимаг арсан зориулаад маш гоё нөгөө нэг дан усан суурьтай болгоод ирсэн. Өө за халимаг гэхэр яг миний арсных байхгүй юу? Тийм. Хуурай халимаг шүү дээ. Тийм. Энд чинь эднийг айгуугай өнөртэй нөгөө Австралийн тий. Ягаан далаа. Өө ямар гоё өнөртэй юм бэ. Энийг ингээд хэрглэж байгаа тохиолдолд арьсны өнгөшүүд нэг тооноор ингээд гоё цайрж өгч идэг гэрэлтсэн өнгөлөг болно. Дээр нь маш гоё том бэлэг байгаа юм. Сая шинээр нөгөө нэг гарсан юм ампул. Аха. Энэ өөрөө 69,000 төгрөгийн үнэтэй. Аха. Одоо ингээд коморны бүтээгдэхүүнийг авахд энийг бэлгэнд үнэ бүү. Энэ 69,000-ын ампул нь бэлгэнд ирж байгаа юм уу? Оо ямар гоё юм бэ. Кома авчингууд 69,000 төгрөгийн ампул нь ирэх юм байна. Ампул серум чи өөрөө нөгөө тухайн бүтээгдэхүүний яг огтэж нь байдаг байхгүй юу? Хамгийн их агуулмж өндөртэй. Тэгэхээр ампулын бэлгэнд авчих юм бол бас айгүй зүгээр юм байна. Тэгээ усан суурьтай хураа холимог арьстай хүмүүс зориулсан ийм шин юу ирсэн байна. Сет ирсэн байна тий. Ампул эсэнц хэрглэж байгаа тохиолдолд хүний арьс эдгээс овор суудаггүй. Хамгийн огтэж нь эндээ агуулгдсан байдаг болохоор заавал энэ байнг авч хэрглэж явах хэрэгтэй. Тэгсэн хуурай арьсан дээр нь болохоор энэ нөгөө нэг алдартай цайруулах савар чинь давхар дахиад дотроо 5 ширхэг масктайгаар бэлгэн хийж байгаа. Энэ ком дээр нөгөө эртэрийн лайв дээр ярьдаг комыг авангууд цайруулах угаалга нь тэгээд энэ 5 ширхэг маск. Энэ 5 ширхэг маск чи хэд илээ? Нийлээд ингээд энэ 40,000 төгрөг. 40,000 тий. Энэ хэд илээ? 55.
Хүүшээ ингээд 100,000 төгрөгийн бэлгэрч байгаа мó. Тий, баг. Оо ямар гоё юм бэ. Хүмүүс намайг ингэж бодоод идэв юм байлаа. Ану ерөөсө таргалтгүй угаасаа туранхаа яасан. Анугийн нүр угаасаа гоё яасан гэж яриад байдаг байхгүй. Гэхдээ би ингээд заримдаа бодоод хуучин 10 жилийн өмнөх ануудаар буцаад ичхоор би жингийн илүүдэлтэй байсан. Миний нүрээр маш их юм гардаг байсан. Ер нь надад ингээ эмхтэн үний тий гоо сайхны хувьд асуудлууд байсан байхгүй юу. Тэр асуудлыг би яаж шийдсэн бэ гэхээр ерөөсөө байнгын уйггүй тууштай одоо хөдөлмөр, тэмцэл, арчилгаагаар би өөрийгөө өөрчилсөн. Тэгэхээр эмэгтэйчүүд минь ер нь бити тайвшраарай. Ер нь өөртөө боломж байвал ингээд өөрийгөө хайрладаг байгаарай. Маск байнга тавьж явах хэрэгтэй. Ядаж 7 хоногт 2 удаа завгүй байлаа. Яг үнэ. Ядаж 7 хоног. Үнэхээр гоё боллоо. Би яг 7 хоногт 2 удаа маск тавихтаас илэнгээ чи тэрийгэ блогоор гаргацдаг байхгүй. Тэнгүүд хүмүүс намайг ямар их маск тавьд, яас их маск тавьд ингээд. Яг үнэндээ тэр чинь би та нартай зориулаад яг тэр одоо нөгөө нэг маск тавьж байгаа үедээ зөвлөгөө маягаар оруулж байгаа шүү. Түүнээс өдөр болгон маск тавьж үндэ бас амжихгүй. Гэхдээ арчлах үедээ арчилсан шиг арчлах хэрэгтэй тий. Шинзландд ургадаг хараки гэдэг ургамал байдаг байхгүй юу? 3 м өндөр ургадаг алан хэлбэрийн ургамал. Энэ нөгөө төрсөн даруйдаа арсны чигийг 55-аар өсгөө тэргээ 48 цаг арснад хөгжиж өгдөг чигийг. Энэ чигийн 50% нэмэгдүүлэх юм уу? 55%-аар нэмэгдүүлээд 48 цаг арснаас гарахгүй ингээд төгжиж. Оо ямар гоё юм бэ. Тэгэнгүүт 45,000 төгрөгийн энэ тосыг авахд тань энэ 40,000 төгрөгийн үнэтэй 5 шиг маскын бэлгэнд өгнө. Энийг 10 хоногт нэг л удаа тавихад хангалттай. Тийм үү? 10 хоногт нэгийг тавихад тэгээд чигээ өөрөө 48 цаг барчин тий. Вау. За энэ бас систем маш гоё урамшууллаа шүү. Яагаад вэ гэхээр тий нэг дээр нэмэх нь нэг урамшуул юм байна. Тэнгүүтээ бидний ер нь арьс чигшлээ маш хурдан алддаг шүү дээ. Яагаад вэ гэхээр бүтээгдэхүүний онцлог дээрэс нь Монгол цаг ууртай айгүй холбоотой. Ер нь бол арьсны чигшлийг 55% нэмэгдүүлээд 48 цаг түүнийг хадгалдаг үйлчлэгийг би бас бүтээгдэхүүнийг одоогоор Монголд сонсоогүй байна. Байдаг л байх л та. Гэхдээ бодвол сэмд байна. Гоо сайханд орлооч гэсний 24 цагийн дараа буюу 1 хоногийн дараа ч юм уу ингээд чигшил нь багасаад ирдэг шүү дээ. Тэгэхээр энэ бол өстой зүгээр юм байна. Нөгөө эмзэг арьстай тий. Энэ таарсан шүү дээ. Энэ манай Намко авч хэрэглэсэн энэ нөгөө нэг ерөөсөө маш их эмзэг юу ч хэрэглэсэн харшлах гад байдаг тийм эмзэг арьсан зориулсан ком байгаа тий. Тэгсэн чинь энэ одоо манай бүр тренд болсон. Тренд болсон уу? Ямар гоё юм бэ? За. Нэрээсээ яагаад вэ гэхээр тийм асуудал байгаа байхгүй сэлэнгэгч тий. Яаж шийдэхээ мэдэхгүй. За хүмүүс яг нөгөө найдвартай бүтээгдэхүүн авах мэдэхгүй болохоор би ч гэсэн тийм танд хэлсэн шүү. Тийм энд ирээд бүгдийг нөгөө бодлогыг айлгаж өгөөд төгөж өгөөд тухайн хүмүүс маш их таалагдаад дандаа авч байгаа. Яг зөв. Би бас нөгөө нэг сэлэнгэгч хэлжсэн байхгүй юу? Манад уу ийм асуудалтай тэгээд тэрийг ерөөсөө шийдэж чаддгүй энэ тэмдгийн сайн гэсэн бүхэл бүтээгдэхүүнийг хэрэглэсэн баг надаас хэд дахин илүү гоо сайхандаа анхаардаг ганц би эмэгтэй. Тэгтэл яасан арсныхаа асуудлыг шийдэж чадаагүй байсан байхгүй юу? Тэгээд энэ бүтээгдэхүүнийг битээр бүр лайв хийж байгаа тусгаалan тий зөвлөгөө өгж байгаа хэрэглээсэн. Тэгээд арьсных нь эмзэгшил байхгүй болсон. Дээрэс нь нөгөө нэг харшлаад байдаг нь бас гайгүй болсон байхгүй юу. За яста гоё бүтээгдэхүүнүүд байгаа шүү. Та нар гэхдээ нөгөө нэг сонсохоор ирээд үз гээд тий ирж үзээд мэрэгжлийн одоо сэлэнгийн хвчээс маань зөвлөгөө авах юм бол үнэхээр яг өөртөө хэрэгтэй бүтээгдэхүүнийг авна. Шал дэмий хэрэггүй зүйл мөнгө зарцуулах биш. Яг өөртөө таарсан арьсныхаа онцлог, өөрийнхөө одоо нөхцөл байдал, ажлын онцлог тэрнээ зориулсан бүтээгдэхүүнээ аваад зөв бүтээгдэхүүнээр ирэх юм бол эмэгтэй хүний арьс торлого айгүй хурдан авдаг штэ. Ер нь бол цэцгийг ингээ услахад маргаашнаас нь ургадаг шиг. Ер нь бол тийм үр дүн эмэгтэй хүн дээр гарна шүү. Тэгээ нөгөө мистүүд маань одоо нөгөө уурын мист штэ. Тийм уурын мист. Уран төрлийн энд биений навсан штэ. Тийм биений навсан. Энэ нөгөө эсенцэн мист амар хэрэгэлттэй байгаа. Эсенцэн мист үү? Ааха. Энэ арсыг бүр маш гоё толгоор болгочдөг. Дахин нөгөө өвчлөлийн эсрэг. Энэ хамгийн гоё нандаа орсон нөгөө бэлэг сарнаа чинь дэлхийд хамгийн алдартай сарнаа тэр усны сарнаа 90% шүүс агуулсан. Арсыг гоё зөөлөн чиглэг хэрэгэлсэн. Тэгээ бас өнгөлөг толгоор хамгийн гоё. Нөгөө лайваар бол яг хойлоод халтгаан дүрдээд явсан. Тэгээд яг энэ эссенц мистний хувьд бол бэлэг сарнаа бас хандтай. Тэгээ маш гоё арсыг өнгөлөг одоо толгор болгож өгдөг шүү. Одоо хөдөө гадаанаас ирсэн байгаа. 8 сар одоо ингээ утахгүй гарах чинь ер нь бол ажил амьдрал бүх зүйл одоо ингээ цэгцэрнэ. Тэгэхээр бүгдээрээ бас буцаад гоо сайхандаа анхаараад царай төсөө цайруулаад тэгээ гоё хэвийн ингээ нормалны байдал руугаа буцаад оръё. За нэг дээр нэмэх нэг урамшуул сэм дээр явагдаж байгаа юм байна. Тэгээ та нар маань ирээд тасан гоё урамшууллаас нас бити хотлоорой. Энэ бас их гоё юм өрсөө. Зин нөгөө бабук гэдэг нэг юу шиг ус уналтанд бас өөрөө. Тийм уналтанд маш сайн давхар энэ нөгөө одоо усны өг босгож.
нөгөө үсийг өглөө харагдуулдаг. Аа. Одоо нэг тухайн үед нэг хөнгөн гэсний гоё болчмоор байдаг шүү дээ. Тэнгүүд энэ давхар хойносон цацдаг нөгөө лакмит нь. Энэ болохоор нөгөө үс яваач үснийхээ ингээд голоор суураар ингээ явуулдаг баггүй тэнгүүд үсний уг ингээ босно. Аа. Ус босгодог надад бас зүгээр юм байна. Би ер нь эдний юмнуудыг хэрэгэлдэг шүү дээ. Silk care-ийн би болохоор юу хэрэгэлдэг вэ гэхээр хурдан хатаагчийг хэрэгэлдэг. Бас энэ маск энэ хурдан хатаагч гэхдээ энд байхгүй байх шиг байна. Харин дууссан. Аа тийм үү. Хурдан хатаагч нь үсийг яадаг вэ гэхээр би нөгөө үсээ ингээд урт үсийг хурдан хатаагаад хурдан янзлахын тулд шүрчдэг байхгүй. Тэнгүүд маш хурдан хатаана. Тэгээ гимтлийг бас эмчилдэг тий. Тэгээ яг энэ Silk care-ийн цуврал нь энэ. Аа энэ цувралын шинээр ирсэн юм байна. Харагдуулах зориулттай. Үс өсгөн харагдуулах зориулттай үсний угийг сайн босгож өгдөг ийм шинэ бүтээгдэхүүн ирсэн байна. Их хотын залуус маань маш их нөгөө нүдний ачаалтайгаа тий болсон. Нөгөө нойр гүйцэл гэдэг чинь амар юу их болсон тий. Тэнгүүд энэ нүдэн дээр 5 минут тавихаар ингээд цаанаас ингээд халуун өргөд тэгээд аанда ингээд нойр үрдэг. Тийм нүдний маск нүд амраадаг. Гоё юм тий. Энэ яста зүгээр маск биш шүү. 3500. Тийм үү, дангаараа 3500 төгрөний нүдний альжаад ядаргаа тайлаад шөнө унтахын өмнө одоо ингээд тавьчих юм бол маш сайхан тайван унтуулж амруулж өгдөг ийм маск биш шүү. Энэ маск их сони юм байна. Энэс би аавна яагаад вэ гэхээр өрн хөвчлэн уцаар ажил амжиж байгаа учраас уцтай харьцаа болоод маш их бүр сүүлдээ заримдаа уцаа түр ч гэсэн хол байлах юмсан гэдэг. Одоо ч гэсэн энэ дуутаас явжлаа. Энэ бол мөнхийн найз. Гэтэ сахилгаан соронзон долгион болоод бас хор хүнэлтэй штэ. Хэдийгээр хамгаалтын наалт нааж байгаа ч гэсэн тий. Тэгээ нөгөө гайхалтай нөгөө хөлний маань маск тий. За хөлний арсыг одоо хүүхчиг болбраа зөөлөн болгож өгдөг маск маань ирсэн байна. Энэ болохоор одоо ингээд нөгөө дуусаад байгаа мөрчлөөс энэ бүрийн үнэхэр гоё. Нөгөө нэг гоё үнэртэй устай тий. Тийм энийг хоёлаас лайваар ярьжсэн штэ. Энэ айгуу гоё юм биений лошн байгаа шүү. Одоо үнэртэй усны агуулмжтай тэгэнгүүт биеэс маш гоё анхлан өнөр үнэртэй тэр нь 24 цаг барьж өгдөг тий. Гоё аа. За тэгээ Сэвийн гэр ахын юм үнэртүүлэгч нар байдаг. Тэгээ юм байгалийн маш гоё үнэртэй уснууд байдаг. Ер нь бол Сэвд бол байхгүй зүйл байхгүй. Бүр арсны юм гүний бохирдлыг хүртэл ингээд айгуусаа ингээд нөгөө гадагшлуулж өгдөг тийм цэвэрлэгч байдаг. Тэгэнгүүтээ гарны юм ариутгах чинь тэр айгүй гоё үнэртэй. Манай маскнууд бүгдээ 2200. Тэгсэн одоо нэг дээр нэг сэл зарлцсан. Одоо хоёрыг нэгийн үнээр авна. Тийм үү? Хоёрыг нэгийн үнээрээ. Одоо ингээд цайруулах маск, нөгөө нэг чигшүүлэх маск ингээд бүгд байж байгаа. Вау. Дандаа нэг дээр нэг. За маск ирээд аваад агаарай. Ер нь аль ингээд Орсын нөгөө эмхтэй уран бүтээлчдийн ингээд ярилцлагануудыг ингээд сонсож байхад ингээд юм байлээ. Арьсаа яа залуу сайхан байх вэ? Нууц нь юу вэ? Ерөөсөө сэтгэл санаагаар маш гоё эерэг байх. Нэгдүгээр, хоёрдугаар дандаа өдөр болгон маск тавь гэж зөвлөдөг юм байлээ. Тэгэхээр бид нар өдөр болгон амжихгүй юм аа гэтэл сэлэнгийн чинь зөвлөж байгаагаар мэрэгжлийн үний зөвлөж байгаагаар 7 хоногт 2 удаа маск тавьдаг байх хэрэгтэй шүү. Сэм дээр маань нэг дээр нэмэх нэг одоо худалдан авалт явагдаж байна. Тэгэхээр нэг маск авахад нэг маскыг бэлгэлэх нэ 2200 төгрөгөөр нэг маск аавна. Гэтэл хоёрыг авах боломжтой болж байгаа байхгүй юу? Шүхрээр нэг нисдэг влог дээрээ багштай бэлгэлжсэн байхгүй юу? Тэгээ хүмүүс аягүй их асууж ирсэн. Тэр нөгөө нарны шүршдэг тосоо багштай бэлгэлсэн тосоо хаанаас авсан бэ гэд. За энэ 50% нар салхины хамгаалалттай энэ тос маань шүршигч маань болохоор юунд байдаг шүү? Сэмд байдаг. Энэ бас аягүй одоо маш зөв бүтээгдэхүүн нарны ээлж аягүй өндөртэй байгаа үед яана. Энэ болохоор сэлэнгийн чинь манай нөгөө хүүхдүүдийн юу штэ тий? Тий. Шингэн савн биеийн тос. Шингэн савн биеийн тос нь энд байгаа. Тэгээд нэг удаагийнх нь хэрэглээ маш удаан хэрэгэлдэг. Эндээс ирэх ачааны зарлыг манай нөгөө талд дадаг учраас яг солонгос үнээрээ зарагддаг. Тийм үү. Зэ. Ахаа. За энэ тосыг та нэг яриад өгөөч. Хүү энэ айгүй үр дүнтэй тос гэж сонсч байсан. Энэ нөгөө одоо нэг үр дүнтэй мөртлөө хямдхан тий бас хүний амьдрал янз өөр штэ. Өөрөөр тий. Тэнгүүд энэ коллагентай. Давхар арь чангална. Тэгсэн мөртлөө усан суурьтай. Усан суурьтай. Тэгээд савлгаан 100 тий. Тэгсэн мөртлөөсөө нөгөө хуурай олон хуурай хажиг арсан маш сайн тохиромжтой тийм байна. Тэгсэн мөртлөөсөө үнэн гайгүй боломж юм тий. Сэми маань нөгөө алдартай concealer foundation тэгээд нөгөө нүрийг маш гоё одоо өөгүй харагдуулдаг foundation. Тэгээ энэ бол нөгөө ихтлгүүрийн салбарууд дээр дуусчаад байсан бүтээгдэхүүнүүд маань энэ Түмэн Плазагийн сэм дээр бүгдээрээ байгаа шүү. Энэ бол тэр өөгүй харагдуулдаг тий. Одоо кремний маань суур бейс байгаа. Маш сайн чангалж өгдөг алттай. За би одоо өөрөө энэ фаундейшнд үнэхээр дуртай.
Ер нь бүх фаундейшнийг хэрэглэж байгаа same. А гэхдээ энэ бүр илүү надад онцгой байдаг байхгүй юу? Яагаад ч юм бүр ингээд илүү таардаг. Бүр ингээд төрсний дараа гүлийсэн болцдог. Ямар сайндаа зарим хүмүүс фотошопцсон юм шиг гээд яриад ах вэ? Би энэс бас марчлгүй авчи. Яагаад гэвэл минийх бас дуусаад байгаа. Би ч юм бол тэгэл нэг ер нь баг сүүлийн үед ингээд баг өдөр болгон шахуул ажилтай байна. Тэгээд фаундейшны хэрэглээ маань яг одоо энэ чинь 3 сар гэж яхад би бол 2 сар хэрэглэх жишээний ч юм уу байдаг. Би бас дахин хэлмээр байна. Ер нь арсандаа өөрийнхөө хамгийн чухал одоо эрхтэндээ тий маш зөв бүтээгдэхүүнийг хэрэглээрэй. Буруу бүтээгдэхүүн хэрэглэх юм бол насан туршдаас салахгүй арсны харшилтай, арсны өвчин авдаг. Тэгэхээр мэрэгжлийн хүмүүсээс ирээд мэрэгжлийн одоо онцлогоо хийлгээд маш зөв бүтээгдэхүүнүүдээ аваад арсаа одоо дандаа сайхан эрүүл байлгах бас боломж бас биднэрт өнөөдөр байна шүү. Нэг үе бодоход бид нар бүр ингээд гоо сайхны зөвлөгтэй болчиж яг ингээд одоо албан ёсны брэнд Монголд орж ирээд одоо тээвэрлэлтийн маш одоо зөв одоо горимж урмаар ингээ Монгол улсад маань ирээд тий бид нар тэдгээрийг ингээ хэрэглэх боломжтой болчиж яг энэ цаг үед бид нар тэр үйлчлэгийг нь аваад хэрэгтэй бүтээгдэхүүнүүдээ сонгоо хэрэглэхэд янз бүрийн арсны бол асуудалгүй байх боломжтой болж байгаа. За сэлэнгэгчтэй өстой их баярлалаа. Би ингээд Сэмихээ Төм Плаза дээрх салбар дээр ирээд ер нь онцлог бүтээгдэхүүнүүдийг танилцууллаа. А гэхдээ эрэгтэйчүүдийн бүтээгдэхүүн байгаа. Энэ дунд бас ингээд нөгөө нарийн тий өөр бүтээгдэхүүнүүд байгаа. Одоо өсний будагнууд ч хүртэл байдаг. Тэгэхээр та нар маань ирээд үзээрэй. Ирээд бас эндээс яг өөртөө тарсан зөвлөгөөг аваад сонголтуудаа хийгээрэй гэж хэлмээр байна. За сэлэнгэгч маш их баярлалаа. Танайхаар үйлчлэлтэй сэтгэл хангалуун байдаг шүү. Сэтгэл хангалуун байдаг. Баярлалаа. Тэд өндөр амжилт. Баярлалаа. Дүүний нэгийг авчи. За. Манайхаас дандаа гоё урамтай худалдаа авалт хийдэгт баярлалаа. За баярлалаа. За би ингээд сэм дээрээс сонголтод байсан. Юугаас авчлаа. Мистэ ч гэсэн бас авчлаа. Фаундейшнууд авцсан, нүдний хамгаалтны маск авчлаа. Ер нь яг хэрэгтэй юмнууд авчлаа. Ер нь бол ингээд нэг зөв сонголт хийчихэр нэг сэтгэл гоё яд юм аа. Нүдээ сайхан амраач юм агааш та ирч хүчтэй ажилдаа орно. За баярлалаа сэлэнгэгч баяртай. Хийнэ. За гоё өрөнд орё. За сайн байцгаана уу. Бидэд өстө жинхэнэ гоё ногоон бүс ирсэн байна. Хани. За энд яах гэж ирсэн бэ гэдгээ удахгүй та нартай харуулнаа. За манай гэр бүлийн одоо гишүүдийн тоо 7 болсон. Тэгсэн яасан бэ гэсэн чинь нэг асуудал үүссэн. Хүүхдүүд одоо томоосоо эхлээд ингээ өөр өөртөө орон зайтай байхыг хүсэж байдаг. Тэгтэл бид нар ингээл ерөөсө бөөнөрөө чигтэлтэй бөөнөрөө л ингээл байгаад байгаа байхгүй юу. Тэгээд яг үндэ багталцахгүй байгаа гэртээ. Тэгээд бит хоёр ярилцаад дээрэс нь манай нөгөө ихрүүд маань бол ингээд агаарын маш их гүн дутагдaltaд ороод байнгын толгойн хөлрөөл унтаал ингээл харна хамгийн сайн дэ витамин өгж явахад л дэрн нэвтэртэл нь ороод бүр сэтгэл зүрхийг маань маш их эмзэглүүлж байгаа болохоор манай нөхөр бүтээр ер нь хоттой нэг байр лагер гэж одоо ингээд тусдаа байснаас 4 удирлын байр сонгочих. Сонгохдоо үнэхээр цэвэр агаар тэр эко бүс, ногоон бүс гэдэг те одоо утга агуулгыг илэрхийлсэн сайн юм одоо орчныг хоёлаа. Дээрэс нь бэлгсэлхийн энэ бүсчлэл бол нөгөө газар зүүн байршил тэгээд хөрсний одоо судалгаа зэрэгээрээ те хөрс шинжилэл зэрэгээрээ бол ер нь бол маш боломжийн тэгээ газар хөдлөлтний одоо хувьд ч тэр те олон талаас нь бид нар ингээд шинжилгээ хийж үзэхэд бол айгүй тийм боломжийн тохиромжтой дандаа юм хад чулуутай те тэгээд дээрэс нь маш нөгөө их хүчил төрөгч гаргадаг юм ай модтой ай модоор тэр чигээрээ хүрээлэгдсэн юм хэсэг байгаа. Тэгээ энэ хадад фило нэг төслийг би яг нөхөртөөгөө ярилцаад надад айгүй их таалагдчихсан байхгүй юу. Тэгээ нэг төсөл дээр бол ингээд битээр үндэ амжаагүй. Тэр үед бас хүүхдүүд ч бас арай тоон бага байсан. Тэгээд 3 төслийг болоод үнэхээр алдаж болохгүй маань гэдэг утгаараа битээр ирээд энэ одоо газар ингээ өөртөө байраа сонгоцсон байгаа. Манай энэ яг одоо бидний зогсож байгаа энэ хэсэг болохоор загварын байр байгаа байхгүй юу. Загварын байрыг бол одоо маш орчин үеийн одоо
хэмжээнд тогтчулсан байгаа. Яг бид хоёрын өөрсдийн тий одоо хүүхдүүдэд зориулж, гэр бүлдээ зориулж авч байгаа байшин маань болохоор одоо дөнгөж засал нь яг хийгдэж явж байгаа. Заслын процесс энтрийг ч гэсэн та нартай харуулъя. Яг одоо манай сонгосон байшин бол энэ байгаа. Тэгээ ер нь бол барилгын одоо явц бол нэг иймэрхүү байна. Хүүхдүүдээ яг тусласан бас ингээд нэг өрөөнд байлгая. Одоо бүчка бол яа харахгүй тустай өрөөнд байна гэд цаанаасаа бүр ингээд нас нь хүртэлтэй өөрөө ч хүртэл одоо ингээд айгүй хив яаж гин тусгаарлагдъя тустай өрөөнд бай ээжээ би тэр өрөөндөө ороод тим юм хийн хичээлээ хийн гэл одоо энэ жил бэлтгэл ангид орж байгаа гэдэг утгаараа ч юм айгүй их тийм одоо хүсэл эрмэлзэлтэй байна тустай өрөөнд байх. Тэгээд энэ бол ингээд ерөнхийдөө барилгын ажил нь бол нэлээд сайн бас явагдсан байгаа нь. Энээс өмнө ирэхэд бол ингээд зарим ажлууд нь арай дутуу байсан. Гэхдээ энэ ч одоо ингээд цаашаагаа хийгдээд яг 9 сарын 15 гэхэд бүр ашиглалтанд орох байхгүй юу. Тэгэхээр бид тээр бодож байгаа яг 10 сараас өмнө нөгөө 11 сар 12 сарын эд утаанаас өмнө бол нэраа хүүхдүүд бол агаарт гаргачих нэ. Хүүхдүүдэд нэг ханиадгүй өвлийг нэг бас нэг эрүүл те бас сайхан эко орчиндоо нэг өвчин зовлонгоо өгтчихье гэд хийсэн сонголт маань байгаа. Тэгээд яг үндэ бол манай нөхөр бид тээр бас ярьж л байна л да. Жилийн 4 улирал амьдрах. Тэгээд ийм гоё байгальтай нам гүн бүсчлэлийн хувьд одоо хамгийн бас одоо зөвтэй утаа ерөөсөө огт орж ирэхгүй юм бүсчлэлд одоо насан туршийн тий амьдрах насан туршийн сонголтоо битээр одоо хийж ийн гэж өөртөө бол бодож байна. Байршил машил бүх зүйл ингээл одоо орж байгаа материал жишээ нь одоо энэ блок нь бол макийн ингээд блок байх жишээ нь ч юм уу тий ийм байхад харцангуй ингээд бас нөгөө зах зээл дээр байгаа бусад газруудад очиход ингээд барилгууд бол тест айгүй үнэтэй байна л да. Бид бол маш их судалсан. Одоо олон хүүхэдтэй айл, залуу гэр бүл үнэхээр одоо бүх юм нь ингээд бүрэн бүрдсэн. Тэгээд үнэндээ бол хамгийн түрүүнд бид юу таалагдсан бэ гэхээр одоо энэ барилгын те компани маань Цобо хязгаарлагдвал хариуцлагат компани маань эхний төсөл маш их таалагдсан. Хоёрт бол яг энэ 3 төслийн маань газар зүйн байрлал энэ эко орчин нь маш их таалагдсан. За тэгээ хэдүүлээ гарын хийшээ гарч харъя. За энэ манай бол галтооны хэсэг. Манай охин ийм дуртай аваад байгаа хгүй яа чи. Одоо ингэ нөгөө загварын байранд анх ороод ээжээ энд амьдрах юм уу хизээ амьдрах юм бэ гэж хэлсэн. Гэтэл одоо энэ чи ингэ торхоор байгаа хгүй юу. Торхоор байна гэдэг нь бол ямар нэгэн засал бол дотоод засал бол хийгдэггүйгээр юм байдаг. За яг энийг бол одоо өстой яаж засахыг өстой өөртөө хүслээр шийднэ. Энэ болохоор ариун цэрийн өрөө, хүүхдийн ариун цэрийн өрөө. Энэ жижиг өрөөг одоо ихрүүдийн өрөө болгож байгаа. За тэгэнгүүтээ энэ өрөө бол юу яа? Гүнжээ амичко хоёрын өрөө. За ийшээ болохоор бүжингийн өрөө. Энэ бол ингээ битэрийн унтлагын өрөөнөөс наашаа гарч ирэх гадаа юм террас байгаа байхгүй юу? Террасыг маш сайн тогтчулж өгч илээ. Ийм гоё доороо юм юутай олно. Одоо нэгдсэн юм байдлаар одоо шалын аюу гоё одоо бүрж янзалж өгөх юм байлээ. Одоо нөгөө загварын байрлал шоурум руу орох юм бол эдгээр маань илүү тодорхой болно. Яг хөө энэ компани хувьд бол одоо ингэ намайг блогоор гаргахаар бас жоох юу яжиж магадгүй л те 9 сарын 15-нд ингээд яг бүрэн би болох те тэр үедээ одоо оруулахгүй яасан юм бэ ч юм уу тэгж бодож иж магадгүй. Одоо хамгийн зөв сонголтуудыг эдийн засгийн талаас нь ч тэр те ирээдүйн алсын талаас нь ч тэр харж агаад хийж явах хэрэгтэй шүү гэдгийг бас хэлмээр байна. За тэгээ манай террасны хэсэг юм байла. Одоохондоо бол ундуу сундуу байгаа. Тэгээд үнэхээр одоо барилгын энэ явцыг харуулж агаад Цобо хязгаарлагдвал хариуцлагат компанийн маань уучлаарай. Альва юм бодтой байл зүгээр. Залуу гэлтгүү гэр бүлөө зориглоод бас иймэрхүү одоо сонголтуудыг хийж болно л гэдгийг харуулахыг би хүссэн. За миний охин нашир буугаад байна. Юм ингээ эхнээс нь хийн гэдэг чи айгүй гоё штэ тий. Битээр ингээ баян цатгаландаа ч юм уу ийм байр аваагүй. Яг үндэ битээр өдөр бүр хөдөлмөрлөж байгаа. Өдөр бүр хичээж ажиллаж байгаа. Гэтэл хүүхдүүд өвтгөд юу ажил болдог байхгүй юу? Тэгэхээр илүү сайн ажиллах хэрэгтэй. 5 хүүхдийн ирээдүйдээ битээр одоо боловсрал хүмүүжлгээл маш олон төрлийн хөрөнгө оруулалтыг хийх учраас бас эрүүл мэндэд нэг зөв хөрөнгө оруулалтыг хийя гэдэг утгаараа энэ газрыг сонгож байна. Тэгээд адилхан л хүүхдтэй олон ээжнэр үзэж байгаа юм чинь гэдэг утгаараа влогийнхаа нэг хэсэг болгоо бас нэг жоохон сонирхолтой юм нэмийгээд оруулж байна. За загварын байр нэг иймэрхүү байгаа. Загварын байрнууд бид нар өстө хит хэдэд удаа орж ирсэн. Гэтэ та нартай бас харуулчих. За энэ болохоор 152 м квадраттай ийм юу байгаа.
байр байгаа. За энэ байрны надад юу таалагдсан бэ гэхээр тааз нь аягүй гоё өндөр. Хит их том одоо өрөө биш. Одоо чинь зочны өрөө бол хит их том биш. Тэгсэн мөртлөөсөө аягүй гоё минимал маш одоо товчхон ингэ шийдэд өгсөн. Дээгүүр нь энэ явж байгаа энэ дээд ханны энэ хүрээ мүрээг энэ бүгднгийн энэ цаанаас юуныхээ зардал баашингийнхаа одоо үнэнд бүгд шингэцэн хийж өгдөг. Тэгэнгүүтээ айл болгон ийм юутай байж болно. Камин зуухтай. За энд бол ингээд одоо Монгол одоо юугаар ийм галтгооны тавилга хийлгсэн байсан. Монголын бас энэ галтгооны одоо тавилга үйлдвэрлэдэг юм компаниар. Тэгээд битэрт бас таалагдж байгаа юм шатны хэсэг хит их аюултай биш, шилэн мэлэн юм юутай биш, гадаргуутай биш. Тэгээд энийг бол юм хөнгөн дорооч хийцэнгүүт хүүхдүүд бууж муухад бас аюулгүй байх гэж бодож байгаа. Бүчка, миний охоо наашир өрөөнд ч ороод ирсэн. Бүчка энэ өрөөнд дуртай тий? Ийм хөөрхөн цэвэрхэн одоо өнгөөр тогчулсан. Тэнгүүтээ энэ дэр ингээд бүх хүүхдүүдийн өрөө нь ингээд цаанаасаа өөртөө юм тайлхтай. Энд ингээ хувц сунарыг хийгээд өгчин. За бүжин одоо хичээл сургуульд ороод ийм бэлтгэл ангид орж байгаа учраас хөөрхөн хичээл хийх хэсэгтэй. Энэ тавилгуудыг бол энэ одоо компанитай маань хамтарч ажилладаг байгууллага нэгээд өөртөө яг хэмжээг нь мэдж байгаа учраас тааруулаад хийгээд өгчдөг юм билэ. За хүүхдийн өрөө гэлтгүү энд нэг хөөрхөн хэсэг байдаг байхгүй юу? Тэр нь юу вэ гэхээр бас хүүхдийн өрөөний жижигхэн юм террас байгаа. За энэ хэсэг бол их гоё. Хүүхдүүдийн угаалгын өрөө эндээ юм юутай, шүршүүртэй. Тэгээд сул дуур Хүүхдийн өрөө юм. тийм. За. Ийшээ болохоор ингээд master bedroom буюу яг одоо унтлахын өрөө. Энэ одоо Ээж аавынх нь өрөө тий. Ээж аавын өрөө болохоор юм баантай. Бүгдээрээ бас яг дэлхийн алдартай брэндүүд их байгаа. Энэ өрөө болохоор миний хувьд бол би ихрүүдэд зориулсан өрөө байлгавал зүгээр гэж бодоод байгаа байхгүй юу? Ингээд дээрээ доороо ингээ хоёр ортой ихрүүдтэй зориулаад манай яг сонгосон байр болохоор нэг өрөөгөр илүү байгаа. Энэ загварын өрөөнөөс түрүүний нөгөө миний харуулдаг террас ахгүй юу? За яг энэ юм томороо байна. Энэ орон зай гэхдээ яаж ашиглаж болно гэсэн л дээ. Зарим айл нь юу яана гэж байгаа гэсэн. Ингээ битүүлэнгүүтээ хараа фитнестэй. Тийм фитнесийн өрөөтэй болгоно. Гүйлтийн зам маань тавина гэсэн. Биднэрт бол тийм шаардлага байхгүй. Тийм. Биднэрт бол ерөөсөө хүүхдэд зориулсан хэсэг л болгомоор байгаа байхгүй юу? За тэгээд ярих юм аюу их байна. Тэрийг аюу гой тухтай ярив. Хэдэл бууцгаая. Манай нөхөр бүтээрээ хувьд болохоор ийм нэг яг гэрт орж ирээд одоо гадны хүмүүс ч юм уу те ямар ч бүрийн хүмүүс ирэхэд үүдний хувц сайлах хэсэг нь том өрөө болон бусад өрөөнөөс юм тусгаарлагдсан байхад их туртай. Энд бол одоо ингээ бас нөгөө одоо хувцсны шкафнууд ингээд байж байгаа. Ийшээгээ бол ингээд бас ойр зуурын түлхүүр хэрэглэл ч юм уу те юмнуудаа хийждэг юм хэсэгтэй. Тэгээ бас үүднээс тойл ойлгох зүгээр. Гадна талын хаалга малга бол маш сайн чанарын хаалгатай юм байлээ. Тэгээд сая одоо ингээд 7 сард маш их хур бороотой сарууд байлаа шүү дээ. Тэгэхэд ингээд мананд хөрөвдөр бас ингээд наашаа цаашаа яваал ер нь барилгын явц ямар байна. Тэгэл энэ барилга дээр маань ингээд бороо усны тий даах чадвар хэр байна гэж харсан. Бүх юм ингээд нормалны. Бүх юм яг ингээд маш сайн байгаа байхгүй юу? Тэгэхээр барилгын чанарт бол эргэлзэх зүйл юм байна гэж би бас итгэлээ.
маань бол өөрөөсөө ингээд нүн яг барилгын ажил нийт явагдаж байгаа. Тэгээд айгу ундуу сүндүү байгаа. 9 сарын 15-нд бол бүрэн ашиглалтанд ороод ер нь наадмаар ч амраагүй ажилласан. Бид тэр наадмын өмнөхөн мэдээд л ерөөсөө тэгэл айгу эрчимтэй ингээл ирээл одоо загварын байр маань яаж ийн загварын байран дээрээс хараад өөртөөхөө байр дээр хийх өөрчлөлтүүд тэгэл маш олон зүйлүүдийг хараа явж байсан. Ер нь бол одоо ингээд нөгөө нэг амны орон сууцны талаарх хүмүүс ингээл айгүй янз бүрийн ойлголттой байдаг юм лээ л дээ. Ерөөсөө ингээл нэг лагерын байшиндаа олчвал тэрэндээ ерөөсөө ингээл очихгүй байгаа л байдаг тий. Нэг байшин байж лээ дээ. Тэндээс ингээ хот руу арах гэж айгүй уддаг гэл. Тэгээ бид тээр бас нэг тиймэрхүү ойлголттой байгаа л байсан чинь наадмын үеэр бид тээр бүр хөдөөч явж чадаагүй хүүхдүүд маань бас өвдөж мөвдөөл ерөөсөө ханаад томууд тусаал тийм хүн байсан учраас ерөөсөө л хоёлаа шийдээ тэр очсон байраа л аавь тий. Түрүү жилээс хойш ингээл бид тээр 100-аас хойш ингээл судлаа бүтэн жил судалсан. Улаанбаатар одоо ойрхон тий одоо хамгийн айтайхан амны орон сууц гээл бүтэн жил судалснараа бараг жилтэй. Тэгэл жил судалж байгаа л эцсийн сонголт бодоод яг энэ хадад вилла 3 төсөл байлаа. Тэгэхээр залуу гэр бүлүүдийн хувьд бол энэ сонголт маш зөв сонголт. Та нар маань ирээд үзээрэй. Зөвхөн бид хоёр бол чимээгүй хүн шиг эндээ ингээл байр саваа ингээл 9 сарын 15 гэхэд дуусгаад орчие гэж бодсон боловч би бас нөхрөөсөө аль биеснаар одоо зөвшөөрөл аваад влогт оруулж байна. Яагаад гэхээр влогт маань одоо энэ байр маань ашиглалтанд ороод ирэнгүүт би нэр влогоо эндээсээ хийж эхлэв штэ. Өөртөө ингэрээс тэгэхээр яаж энэ байрыг босгоо? Ямар замаар явбаа тий? Хизэнээс сонголт хийсэн. Яагаад энэ сонголтыг хийх болсон? Өөр хүүхдүүд төлөө эцэг эхчүүд яаж хөдөлмөрлөж болдгийг, залуу хүмүүс, залуу гэр бүлд ямар боломж байдгийг, хөөцөлдөх юм бол боломжгүй зүйл байдгүй маа гэдгийг би харуулахыг хүссэн. Тийм ээ. Тэр өсөлтийг маань хүлээж авсан нөхөртөө баярлалаа. Одоо ингээ хүүхдүүд хичээл номоо хийх, тустай амьдрах тий өрөөнөстэй боллоо. Бид төр ч гэсэн ингээд хоёр бирэндээ ас гаргах талаар. Тийм хувийн орон зайтай болно гэдэгтээ бас айгу баяртай байна. Тэгээд энэ өвлийг бол үнтэй сайхан даавна гэж бодож байна. За тэгээд та нар маань бас ирж сонирхож бас болно шүү. Одоо яг ийм сайхан цаг үед ирээд ийм гоё газар. Үнэхээр одоо энэ бүсчлэлийн хувьд хамгийн үнцэнтэй. Тэгээд залуу гэр бүлтэй байж болох боломжуудыг та нартай харуулъя. Дотор заслаа бас яаж хийж байгаагаа бас харуулъя. Нэгэн влог хийгээд 20 дугаар гарчиж. Тэгэхээр бүх процессыг харуулъя л гэж бодсон юм шүү. За тэгээд Цобо компани хамт олон манаас ингээд зөвөр айлгаараа бид нар ингээд авж байгаа байшингийнхаа тий талаарх мэдээллүүдийг ингээд би өөрийнхөө хувийн влогоор хүргэж байгаа шүү. Тэрийг бас та бүхэн маань ойлгоорой. Тэгээд тий хараа. За тэгээд та нартай баярлалаа. Баяртай гэж. Хамгийн гол манай миний охин маш дуртай байгаа. Хүүхдүүд маань дуртай байгаа болохоор энэ орчныг бол бид нар ингээд одоо зориг гарган сонгож байгаамаа. Баяртай.